Энэ жилийн Discover Mongolia чуулган дээр тавигдсан илтгэлүүд үргэлжилж байна. Өнөөдрийн хөтөлбөрт тушаарын гол хавцад компани туулын дарга Батмуухийн илтгэлийг үзүүлэхээр бэлтгэлээ. За бид жилдээ 530 мянган тонн нүүрс олборлж бус нутгийн эрчим хүч болон дулааны хэрэглээг ханган ажиллаж байна. За сүүлийн жилүүдэд явуулсан компани зүгээс явуулсан эрчимтэй менежментийн хүчээр бид нэгэд их хэмжээний эрчим хүчний нөөцийн нөөцийг илрүүлж гаргаад байгаа. Мөн дунд хугацаа болон урт хугацаанд бид олборлолтоо нэмэгдүүлэх юм төлөвтэй ажиллаж байгаа. За мөн нөөцийг боловсруулах, угаах, чанарыг сайжруулах гэсэн энэ чиглэлүүдээр бас туршилт судалгааны ажлуудыг хийж гүйцэтгээд тодорхой үе шатанд шилжээд байна. За мөн шарын голын уурхай хувьд гэх юм бол одоо үйл ажиллагаа явуулж байгаа бусад уул уурхайн проектуудын хувьд гэх юм бол харьцуулбал бид нэг давуу талтай. Энэ бол бид нар одоогийн ашиглаж байгаа төмөр замын салаагаар одоо Транс Монголын төмөр замтай холбогдсон ийм давуу талтай. За компани тухай товч мэдээлэл бол өнөөдрийн байдлаар 8 сарын 8-ны байдлаар компани хувьцааны үн маань 9900 төгрөг. Доллараар тооцох юм бол $7.3. Нийтэд гаргасан 10.2 сая ширхэг хувьцаатай. Зах зээлийн үнэлгээ өнөөдрийн байдлаар $74 сая үнэлгээтэй. За одоогийн байдлаар компани $11 сая бэлэн мөнгөтэй. Манай компани гэх юм бол Монголын хөрөнгөний биржид бүртгэлтэй. Тун саяхан бид нар бас тодорхой бага хэмжээний нэмэлт хувьцааг гаргасан юм байгаа. За нийт хувь эзэмшигчдийн харьцаа гэх юм бол Америкийн нэгдсэн улсын Нью-Йорк-based Fiber Management Fund ойролцоогоор 70.8% эзэмшдэг. Дотоодын менежментийн компаниуд маань 22.4% эзэмшдэг. За хөгжиж байгаа хувьцааны хувьд хэмээн ойролцоогоор 6.4% хувьцаа зах зээл дээр хөгжиж байгаа. За бид бүхэн уурхайг та бүхэн мэдж байгаа шарын голын уурхай гэх юм бол өнгөрсөн олон жилийн хугацаанд засгийн газрын улсын менежментийн дор үйл ажиллагаа явуулж байхдаа хэмжээний хөрсний хоцрогдол, технологийн хүндрэл, олон асуудлуудыг туулж маш хүндрэлтэй байдалд орсон юм уурхай байсан. Тэгэхээр шинэ менежментийн бид төлөвлөгөө боловсруулж ажилласны үр дүнд 4 зүйлийг бид тэр гол болгон ажилласан. За үүний нэгдүгээр бид нөөцийн хэмжээг шинжилэн тогтоох, боломжит нөөц нь ямар байгааг шинжилэн тогтоох юм үйл ажиллагаа явуулсан. За үүний үр дүнд Жоркийн стандартаар 374 сая тонны эрдэс баялаг манай компани эзэмшиж байгаа талбайд орж байна гэдгийг тодорхойлсон. За үүнээс 191 сая нь бол хэмжигдсэн нөөц буюу баттай нөөц гэж тооцогдсон. Шинээр явуулсан хайгуулгын үйл ажиллагаанд илэрсэн нөөцүүд гэх юм бол нүүрсний чанарын хувьд нэгэн сайн чанарын үзүүлэлтүүдийг гарсан байгаа. Мөн нөөцийг цааш нь өсөх ийм боломжит нөхцөл бидний өмнө харагдаж байна. За одоогийн явуулж байгаа үйл ажиллагаа бол жилдээ 500 мянган тонн нүүрс олборлож борлуулж байгаа. За хайгуулгын үр дүнд гарсан судалгааны үр дүнгээс бид бүхэн шинэ ил уурхай жилдээ 1 сая тонн олборлох хүчин чадал бүхэн шинэ ил уурхай байгуулах болцоотой гэдгийг бид олж харсан. За үүнийхээ үр дүндээ бид нар ажиллаад 1 сая тонны хүчин чадал бүхий шаардлагын ордыг ашиглах техник дэвшлийн үндслийг холбогдох их бүхий байгууллагад тун саяхан баталгаажуулж авсан. За энэ ил уурхай байгууллагад бол хөрөнгө оруулалтын хэмжээ бол их шаардлагагүй бага хэмжээний хөрөнгө оруулалтаар энэ уурхай босгочих юм болцоотой гэж харагдаж байгаа. За дэд бүтц зах зээлийн хувьд гэх юм бол манай уурхай бол Монголын Транс Монголын төмөр замтай шууд 67 км төмөр замаар холбогдсон ийм дэд бүтцийн хувьд нэлээд давуу талтай. Уурхай байрлаж байгаа газар эрчим хүч, ус, дулаан болон бүх төрлийн дэд бүтцийн бүтцүүд бол тэнд байгаа учраас бид нарт нэмэлт тийм дэд бүтцээр хөрөнгө оруулалтыг шаардлага одоохон таагдахгүй байгаа. За төмөр замаар холбогдсноор бид бүхэн хятад болон Оросын холбооны улс руу тэврээр бол чөлөөтэй гарах ийм гарц бидэнд давуу тал бий болсон.
байгаа гэж үзэж байгаа. За санхүү болон хөрөнгө оруулалтын хувьд гэх юм бол бид түрүүхэн хэлсэн. Бид өнгөрсөн 2000 онд 1.7 сая ширхэг хувьцааг Монголын хөрөнгөний бирж дээр гаргасан. За үүнээсээ бид ойролцоогоор 15 сая долларын хөрөнгийг татан төвлөрүүлж үүнийгээ бол одоогийн байгаа карьерийн өргөтгөл болон шинэ байгууллагч илүү хаан хөрөнгө оруулалтанд зарцуулахаар ингээд төвлөрүүлчихэд байгаа. За мөн мэдээж үн цасны шинэ хуультай холбоотойгоор бид бүхэн хэрвээ ойроо бид батлагдвал бид бүхэн бас өөр шинэ бирж дээр бүртгүүлэх, давхар бүртгүүлэх юм төлөвлөгөөтэй явж байгаа. Хайгуулын манайд явагдсан хайгуулын ажлын товч гэх юм бол Жоркийн стандартаар нийтдээ 373.8 сая тонн өөрсний эд сурыг идэрсэн байгаа. За та бүхэн харж байгаа энэ манай энэ лицензийн талбай. За одоогийн ажиллаж байгаа нэг улаан өнгөтэй карьер байгаа. Шинээр нээж ажиллаж байгаа карьерны цэнхээр өрөөсөн. Энэ дээр бид шинэ карьерээ нэм. Удаа ажлын төлөвлөгөөтэй шинэ ургаан техник эзэмшлийн үндэслэлтэй холбоотойгоор аваад хийх болон одоогийн ажиллаж байгаа карьер дээр бас доотлын нүүрсийн давхаргууд байгаа илэрсэн байгаа. Тэрийг бол үсэндээ шалгаж үзэх зорилгоор нэмэлт хөрөнгөний ажил хийж үүсгэсэн. Үүний үр дүнд бас тодорхой хэмжээний нөөц илэрж атлетч сайхан бид нар бас журтын танилга хийж авсан байгаа. За хаа манай лицензийн талбайг бид харж байна. За нөөцний нөөцийн модель, блок модель. За шаардлагын ордож та бүхэн бас сайхан хэв мэдээлэлээр сонссон байх. Манай лицензийн талбай зүүн хотелд байрлах энэ талбай дээр тодорхой хэмжээний нөөц илэрч байсан. Үүн дээр бид нар бас хайгуулын ажлаа явуулж шинэ илуурхай техник эзэмшлийн үндэслэлийг баталсан. За үүний дагуу шаардлагын ордыг бол ашиглах ерөнхий техник эзэмшлийн үндэслэлийг төлөвлөгөө харуулж байна. За нөөцийн хувьд бид түрүү өсөн нэмж татаж хэлээд яг 373 сая тонн байсан. Сая нэмэлт хайгуулаар ахаад 24 сая тонны нөөц биднэрт ашиглах болцоотой гэдэг нь харагдчихсан. За энэ дээр нэгдүгээр орчлоо. Бид бүхэн бас нүүрсээ зөвхөн одоо байгаа хэвээр нь борлуулж яхаас гадна бас угааж боловсруулах чиглэлээр бас тодорхой ажлуудыг хийж үүсгэсэн. За үүний үр дүнд манай шаардлагын ордоос гарах нөөц маань 70% юутай өгөөжтэй юм. 70% гарцтай хураагаар хэмжснээр 6000 калорийн юм эрчим хүчний боломжийн дундаж чанарын нөөц гаргажээ. За тэгээд бид бүхэн ойрын болон дунд хугацаанд өөрийнхөө үйлдвэрлэлийг тодорхой түвшинд өсгөхөөр төлөвлөд ажиллаж байгаа. За 1-3 жилдээ бид одоогийн карьер болон шинээр ашиглах карьерийнхаа нийт олборлтын хэмжээг сая тоннд хүргэх зорилготой. За дунд хугацаанд бол 2.5 сая тоннд хүргэнэ. За мэдээж ирээдүйд хятад болон Оросын холбооны улс руу экспортлох юм болцоо гаргах бол бид нар бол олборлтын хэмжээг өсгөхөд биднэрт бол нэг тийм хүндрэлтэй асуудал биш. Гэхдээ энэ дээр нэг асуудал үүсгэн манай төв шугамд холбогдож байгаа төмөр замын асуудал бас мэдээж энэ дээр тодорхой хэмжээгээр төмөр замын боломжийн үед ажиглалтуудыг бий болох байх гэж бодож байна. За энэ талаар бас бид бүхэн төмөр замын нөхцөлтэй уулзаж одоогийн байгаа ашиглаж байгаа салаа замын ерөнхий нөхцөл байдлын талаар бас судалгаа хийж ямар хэмжээний хөрөнгө оруулалтаар яаж хүчин чадлыг өсгөх талаар бол бидээс ижүүрэн төлөвлөгөө тавьж болцсон явж байгаа. За бүс нутгийн хувьд гэх юм бол сүүлийн жилүүдэд нөөцний хэрэглээ, эрчим хүчний нөөцний хэрэглээ өсөж байгаа. За үүний гол нөлөөлж байгаа шалтгаанууд нь бол манай үндсэн хэрэглэгч болсон дахны долооны ажиллагаа станц бол хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлсэн байгаа. Хуучин байсан бол 32 мегаватт, одоо нэмэгдүүлээд ашиглалтанд орсон 64 мегаватт, жилдээ 580 мянган тонн үрсийг ангаараа хэлэхээр юм болцоотой болчиход байна. За мөн Эрдэнэтийн станцын хувьд гэх юм бол бас хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар
урьдчилан байдлаар хилцээ хийгээд дууссан тун удахгүй ажилдаа орохж байгаа. За мөн бүс нутгийн хэмжээнд төмрийн орлуудын одоо олборлолт ашиглалтанд одоо хөгжилтэй холбоотойгоор төмрийн олборлолт төмрийг боловсруулах чиглэлийн үйлдвэрүүд нэлээд энд яригдж төлөвлөгдөж байгаа. За одоогийн байдлаар ихэнх төмөр олборлож байгаа, экспортлж байгаа, боловсруулж байгаа компаниуд маань бол DRI гэдгийг бол одоо ерөөхдөө сонгож явах шиг байна. За энэ маань бол эрчим хүчний нөөцийг бол хэрэглэдэг ийм технологи байгаа. Тэгэхээр бид бүхэн бас цаашдаа бүс нутагт бол эрчим хүчний одоо нөөцний хэрэглээ нэлээд хэмжээнд өснө. За бид нар гэж ойлгож байгаа 2013 оны байдлаар гэх юм бол 1.1 сая тонны одоо дотоодын эрчим хүчний эрэлт байна гэж бид харж байгаа. За мэдээж дэлхийн ертөнцийн ерөнхийдөө эрчим хүчний хэрэглээг харах юм энэ зураг байна л да. Тэгэхээр их юм бол Аз бол мэдээж сүүлийн жилүүдэд дэлхийн ертөнцийн хамгийн их хөгжиж байгаа, хамгийн их зүйлийг үйлдвэрлэж, хамгийн их зүйлийг хэрэглэж байгаа ийм орн байгаа. Мэдээж энэ үүнтэй уялдаад бол эрчим хүчний хэрэглээ дэмжихийн одоо хөгжилтэйгээ харилцан хамааралтайгаар өсөж байгааг харуулж байна. За үүн дотроо эрчим хүчний хэрэглээс бол нүүрс бол цаашдаа дунд олон урт хугацаанд бол эрчим хүч үйлдвэрлэх хамгийн гол одоо их усэр хэврээ байх болно гэдгийг бол бас тодорхой судалгаанууд харуулж байна. За шаранголын хувьд гэх юм бол бид бүхэн мэдээж дотоодын хэрэглээг бол дунд хугацаанд 1.5-аас 2 сая тонн хүртэл гэж таамаглаж ажиллаж байгаа. Мөн цаашдаа одоо экспортын зах зээл рүү гарах талаар бид судалгаа шинжилгээний ажлуудыг явуулж байгаа. За манай урхай хувьд гэх юм бол Оросын холбооны улсын хилээс 179 км зайтай байрладаг төмөр замаар холбогдсон гэдгээрээ бид бол Оросын төмөр замыг ашиглаж 3 дахь зах зээл рүү гарах юм хувьд бол байршлын хувьд бид таатай гэж үзэж байгаа. За та бүхэн ч өмнө өнгөрсөн 2 жилийн хугацаанд одоо сонсч байсан баг Транссибирийн төмөр замыг ашиглаад нийтдээ 20 удаагийн одоо туршилтын нүүрсний ажилтнуудад хийгдсэн байгаа. Энэ ажилтнууд бол Оросын холбооны улсын Ванино Бонт руу мөн Франкфурт руу хүртэл одоо явсан байгаа. За энэ туршилтын ажилтнууд бол гол зорилтнууд мэдээж Монголоос гарч байгаа түүхийд бол тодорхой зайд очих болцоотой логистикийн хувьд одоо бүрэн болцоотой мэдгийг нотлон харуулах одоо ийм харуулах зорилготой байсан. За тэрийг хийсэн хүн бас энэ дотор сууж байгааг би харж байна. За тэгэхээр бидний хувьд бол одоо тодорхой хэмжээгээр нүүрсээ Оросын холбооны улс болон цаашдаа 3 одоо 70 зах зээл рүү гарах юм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мөн бидний ойлгож байгаагаар бол тодорхой хугацааны дараа хятадын зах зээл хятадын төмөр замын бодлогыг тодорхой хэмжээгээр солиулж манайхаас бас түүхэн идэг төмөр замаар ийм чөлөөтэй авах юм болцоо бүрднэ гэж бид өхөн харж байгаа. За ингээд төвчөнтэй хэлэхэд бол төвчлээд одоо дүгнээд ярих юм бол дараагийн одоо 20 жилд бол нүүрс бол одоо эрчим хүчний гол их усэр хэврээ байх нь бол одоо хэдж ойлгомжтой. За Монголын хувьд гэх юм бол одоо мэдээж гогцсон нүүрс эрчим хүчний нүүрсээр бол бид Орос болон одоо хятадын зах зээл рүү гарах бодиттой болцоо бид бүхэнд бол байгаа. Мэдээж энэ дээр бол бид үтсэн асуудал бас нэлээд одоо тулгуур зүйлүүд болох баг. За ингээд бас нэг товчхон зүйлэр чи би түрүүхэн бас хэлсэн 2011 оны сүүлээр бид бүхэн бас өргөдлийн нэмэлт ажлуудыг явуулж нийтдээ 24 цооногийг 1500 м-тэй 25 цооногийг хойд бүстэй 2170 м-тэй өргөдлийн ажил явуулж дуусны үр дүнд 24 сая тонны Жоркийн стандартаар 24 сая тонны нөөцийг бид бас эрүүлж олсон. За энэ маань бол нэг шинээр байсан нөөц биш. Энэ бол зүгээр уурхайн ашиглалтын явцад хаягдсан нөөц байсан юм байлээ. За ингээд анхаарал тавьсан явдалд та бүхэндээ баярлалаа.